Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс орон даяар эхэлж байна. Энэ удаагийн бүртгэлийг өнгөрсөн жилийн адил аймаг нийслэл сум дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилтэс 3 хоногийн турш зохион байгуулна. Улсын хэмжээнд 10,000 хүнийг бүртгэх юм байна. Өнөөгийн залуусын дийлэнх нь эх орондоо ажиллаж чадахгүй харийг зорьсоор байгаа. Тэр дундаа Солонгосыг зорих залуусын тоо жил ирэх тусам нэмэгцээр байна. Энэ жилэл гэхэд бүгд найрамдах Солонгос улсад 18-аас 39 насны 10,000 залууг бүртгэнэ гинэ. Бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа юм. Урд жил гэрээний дагуу 3,000 ажилчин явах ёстой ч Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд тэнцсэн хүмүүс эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж явах хүмүүсийн тоог нэмсэн. Улмаар бүгд найрамдах Солонгос улсад гэрээгээр ажиллах боломжтой болж 5,000 гаруй хүн тэнцэж Солонгосыг зорьсон. Тэгвэл энэ жил тус орныг зорих иргэдийн тоо даруй 1 дахин өсжээ. Харь оронд ажиллах хүч болон цуврах залуусын тухай яаж ч ярьж, яаж ч бичлээч удирдах, бодлого гаргах төвшөнд шийдэхгүй бол энэ суваа үргэлжилсээр байх нь тодорхой. Харийг зорьсон залуусын бодит амьдрал дээр учирдаг олон хүндрэл шалгууруудаас нэгийг нь онцолж дурдъя. Тэд чадaltaй сайхан цагтаа жаргах гэж харийг зориод ясаа тавих гэж буцаж ирдэг бэртгэгчин үзэлтнүүд биш. Гэхдээ харийг зорж буй тэр олон залуусаас олж буй мөнгө харж байгаа өнгөндөө хурдан өөр амьдрал зохион гэр бүлээсээ нүр буруулдаг нь ч цөөнгүй. Монголд сүүлийн жилүүдэд огтхон ч буурахгүй байгаа гэр бүл салалтанд харьд ажиллахаар утсан эдгээр залуусч бас чамгүй хувь нэмэр оруулж байгаа юм а. Эмс эдлээс дотоод мэдээгээ танилцууллаа.